Сайн байцгаана уу? Их бат зөргийн хөшөө. За тэгээд хүү маань 6 сар хүрсэн. Тэгээд бор хоолнд орж байгаа. Тэгээд тараг бүрж өгье гэж бодож байгаа. Тэгээд тараг хэрхэн бүрдэг талаар та бүхэнтэйгээ бас өөрийнхөө хийдэг аргаасаа бас танилцуулъя. Тэгээд хүүгээ унтчих хооронд хийх учраас гяс та бүхэнтэйгээ тэгээд танилцуулъя. Бүрсэн тараг удах тусмаа ашигтай бактери багасдаг гэсэн. Сонсон дээр юм учраас нээлжин багаар тараг бүрий гэж бодлоо. Ийм их гоё шар суу гарсан. Таргаа хөрөнгөө ийшээ юундаа хийгээд уудандаа хийгээд шүүгээ тавьчихдаг байгаа. За тэгээд өнөөсөө литр суу учраас талаар ичдөө. Энийг би дараа нь өрөөдчихнэ. Тэгээд тарилгоо ингэ шингэлээд тавьчих. За тэгээд сүүгээ халж явах оронд таргаа шингэлээд сүүгээ 40 орчим градус хүртэл нь халаагаад авъя. Тэгээд 40 градус хүртэл хэмээн ичээрөө ингээд дүүрж үзэхэд нэг халуун бүлээн багтал болдог. За ер нь болчихсон. Өнгөө хийж халаалсан сүүгээ би болохоор будааг шагцсан хийчихдээ. Юу н халууныг бариад ажиллах гэсэн үг тийм. Будааг шагцсан үгүй. За ингээд бүрлэгдсэн байх юм бол хөрөгчөндөө хийх. Зя 8 цагийн дараа тараг маань ийм гоё бүрлэгдсэн байна. За одоо ингээд хөрөгчөндөө ич. За тараг маань бэлэн болжээ. Хөрөнгөний ховтыг цэвэрлээд угаагаад тавьсан. Одоо хөрөнгө авна. Ингээ хөрөнгө аваад шүүгээ тавьчих. Ингээд гоё тарсан бүрэг маань бүрсэн тараг маань бэлэн боллоо. Бүрсэн тарга. Окчвэй.